сайн байцгаана уу, зууны мэдээ сонины 7 хоногийн томыг сэтгүүлч Батсайхан болон Бямбажид нар бэлтгэн өргөх гэж байна. За ингээд манай даваа гарагийн дугаарт уламжлалт төсөөр амьдралын тойрог болон манай ордог байгаа. За энэ удаагийн амьдралын тойрог буланд ой инженер Алтан цэцгийг онцолж түүний одоо амьдралын сонирхолтой түүхээр бол аялсан байгаа. За тэгээд тэрээр бол одоо хагас 100 жил хүчил төрөгч үйлдвэрлэсэн ийм ачтаан гэж бол онцлсан байгаа манай сонинд. За манай сонинд даваа гарагийн дугаартаа одоо Батлан хамгаалахын яамны төрийн нарийн бичгийн дарга ган хуйгийн ярилцлагыг оруулсан байгаа. За ерөнхийлөгчийн хувьд одоо энэ жилийг 2025 оныг одоо төрийн цэргийн байгууллагуудын хэмжээнд ахлах офицеруудыг дэмжих жил болгон зарласан юм байна. Тэнгүүд одоо энэ төрийн цэргийн байгууллагууд маань ер нь энэ ахлах офицерын жилийн хүрээнд яг ямар ажил зохион байгуулсан бэ гэдгээ ерөнхийдөө дүгнээд ийм чуулга уулзалтыг зохион байгуулсан. За энэ чуулга уулзалтаар бол офицерын манлайллын шинэ хэв маяг үнэт зүйлийг ерөнхийдөө тодорхойлсон ийм чуулга уулзалт болно гэдэг ярилцлагыг одоо Батлан хамгаалахын яамны төрийн нарийн бичгийн дарга ган хуйг манай сонинд одоо өгсөн ярилцлагынхаа үеэр бас онцлсан байгаа. За зууны мэдээ сонин мигмар гарагийн дугаартаа улс төрийн үйл явдлуудыг нэлээд одоо томилж оруулсан байгаа тий. Ер нь бол одоо ингээд Монгол улсын хувьд одоо Монголын улс төрийн амьдрал нэлээд буцалсан тийм намар одоо намрын улс төр нэлээд халуухан болж байна гэж ярьж байна. Тэгээд нөгөө ардын намын одоо байрнаас эхэлсэн тий намын даргын сумгаанаас эхэлсэн энэ одоо улс төрийн талцал хуваагдал сүүлдээ одоо ерөнхий сайдыг огцруулах улсын хурлын дарагт бас даргаыг мөн огцруулах хэмжээнд ийм болтлоо ингэж томорч улс төрийн үйл явдал өрнөж байна л да. Тэгээд яг юуны хувьд мигмар гарагийн хувьд одоо өнгөрсөн баасан гарагт болохоор төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад ерөнхий сайдыг огцруулах асуудлыг одоо хилцээд гэхдээ санал хураалгүйгээр өндөрлсөн. За мигмар гарагт төрийн байгуулалтын байнгын хороо үргэлжлүүлэн хуралдах ёстой байсан ч одоо асуудал нь хойшлоод тий эргээд одоо улсын хурлын даргаыг одоо огцруулах бичгийг одоо улсын хурлын зарим гишүүд өргөн байрснаар улс төрийн үйл явдал өрнөсөн юм аа. За тэгээд мөн одоо энэ улс төрийн үйл явдалтай зэрэгцээд одоо талбай дээр багш эмч нарын одоо чагсаал болсон шүү дээ тий. Мөн одоо улс төрийн яг энэ үйл явдалтай зэрэгцээд багш нарын эмч нар бол талбай дээр чагсаал хийсэн. За мөн одоо засгийн газар гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тул одоо үргэлжлүүлээд тэмцлийн дараагийн хэлбэртээ шилжээд суулт зарласан байгаа. За тэгээ манайх мигмар гарагийн дугаартаа яг энэ үйл явдлын эргэн тойронд багш нарын ажил хаялтын талаар нь 5 өөр хүний хариулт гэдэг юм байр суурийг оруулсан байгаа. За тэгээ салбарын сайдын хувьд бол багш нарын ажил хаялтыг хууль бус гэж бол үзсэн байгаа. За харин эцэг эхчүүдийн хувьд болохоор ингээ багш нарын ажил хайснаар бол мэдээж хүүхдүүд хохирж байна гэдэг ийм байр суурийг бол бас илэрхийлсэн. За харин зохион байгуулж яг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос бол одоо яг хуулийн дагуу ажил хаялтыг бол зарлж байгаа гэдгийг ингээ мэдэгдээд явсан байгаа. Тэгээд энэ сарын 16-ны өдрөөс эхлээд багш нар бол ер нь орон даяар ажил хаялт зарласан. За манай сонин мигмар гарагийн дугаартаа бас ТV-с телевизэд Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч намрын их баяр ирж одоо улс төр дүүсээд байгаа нөхцөл байдлын талаар байр суурь илэрхийлсэн тийм ээ. Энэ байр суурийг бол бүрийн ихээр нь одоо буулгаж хүргэсэн байгаа. За Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч намрын их баярын хувьд одоо улс төр дүүсээд байгаа энэ нөхцөл байдлыг ер нь оюун эрдэнэ нарын хүмүүс одоо зориудаар одоо ийм эмх замраагүй байдал үүсгэж байна гэдэг байр суурийг илэрхийлсэн. За ер нь бол Зандан шатар одоо ерөнхий сайдаар томилогдоод одоо 3-4 сарын дараа ингээд ерөнхий сайдаас огцорж байна л да. Тэгээд анх ингээд томилогдохоос нь эхлээд ер нь бол Зандан шатрын засгийн газрыг огцруулах тийм акц бол нэлээд хэд хэдэн удаа тийм оролдлогууд бас явж исэн гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тухайлбал одоо улсын хурлын гишүүн болормоо одоо өөрхийн баланкн дээр одоо тий Зандан шатрыг одоо засгийн газраа байгуулах байхад нь одоо ийм тэр гишүүдийг оруулсангүй тэгсэнгүү ингэсэнгүү ч юм уу тий одоо эмэгтэйчүүдийн байр суурийг хангасангүй гэдэг байдлаар одоо акц бас зохион байгуулж ирсэн шүү дээ тий. Тэр үеэс эхлээд одоо Зандан шатрын засгийн газрыг огцруулах тийм санаархлаа бол маш одоо тийм илтгэр илэрхийлсээр байгаад одоо бол ингээд Зандан шатрын засгийн газрыг огцруулах юм нөхцөл байдал үүсчлээ гэдэг байр суурийг илэрхийлж исэн. За ерөнхий сайд Зандан шатрыг одоо огцруулах одоо юуг болохоор улсын хурлын гишүүн сайн зориг өөрхийн баланкн дээр гишүүдээс гарын үсэг цуглуулж ерөнхийдөө өргөн барьсан шүү дээ тий. Тэгээд энх баяргой хувьд одоо
ер нь бол ингээд сайн зоригийн хувьд анх удаа сонгогдсон гишүүн тий. Ер нь олон улсад анх удаа улсын хурлын гишүүнээр одоо сонгогдсон бол тий засгийн газраа огцруулъя гэж явдаггүй. Магадгүй юм сурыг гэж явдаг тий. Улсын хурлын гишүүн яг юу хийдэг, яадаг хийдэг, өргөсөн тангарахтаа яаж үнж байдаг ч юм уу тий. Энэ улс төрийн нөхцөл байдлыг одоо яаж доктортой байлгах уу гэдэг дээр илүү ингэж анхаарч ажиллах ёстой байдал одоо манай энэ шинээр сонгогдсон гишүүд тий. Магадгүй улс төрийн нэмэг замраагүй байдал үүсгэхэд ингэж гар бие оролцож байгаад маш их харамсалтай байна гэдгээ илэрхийлсэн. За мөн одоо ерөнхий сайд Зандан шатрыг огцруулах асуудалтай зэрэгцээд улсын хурлын дарга амар баясгалангийн тий амар баясгаланд ёс зүй хариуцлага хүлээлгэх асуудал бас гарч ирсэн тий. Тэгэхээр энэ хоёрын хувьд болохоор ер нь бол амар баясгалангийн энэ асуудал ингээд цаашаад бол ингээд шийдэгдэж явах нь бол тодорхой. Одоо их хурлын дарга амар баясгалангийн хувьд энэ асуудлаас одоо бултах ч юм уу тий одоо энэ асуудлыг ингээд дарах юм боломж байхгүй ер нь албан тушаалаа өгнө гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. 5 гаругийн дугаартаа одоо нийтийн эрх ашигын төлөөх бүтээлээ хүргэсэн. За энэ удаагийн нийтийн эрх ашигын төлөөх бүтээлээр бол одоо сургуулийн орчинд хяналтгүй худалдаалагдж байгаа хүнсний бүтээгдэхүүнийн талаар бид нэр нийтлэлээ бэлтгэсэн. За ингээд бол одоо судалгаа байхгүй гэсэн ингээд бодлого байхгүй. За бодлого байхгүй учраас ямар нэгэн шийдэлд ингээд хүрч чадахгүй яг тэр сургуулийн орчинд бол хяналтгүй хүнс ингээд зарагдсан хിവэр байна. За ингээд үүнээс үүдэж одоо сурагчид эрүүл мэндээр хохирох юм эрсдэл үүсэж байна гэдэг яг юм сэтгэл хүндсэн. За тэгээд бидний яг ямар гарц шийдэл байгаа вэ гэдэг дээр бол мэдээж дунд ахлах ангийг одоо үдийн цаг хөтөлбөрт хамруулах ийм боломжийг эрэлхийлэх шаардлагатай юм байна. Тэгснээр хүүхдүүд одоо эрүүл зөв аюулгүй хооллолтод бас хооллох боломжтой гэдэг ийм саналыг дэвшүүлсэн байна. За өнгөрсөн 7 хоногт одоо улс төрд бас нэг онцлог үйл явдал болсон нь ерөнхийлөгч хүрэлцэх бүгд найрамдах энтгэг улсад аль биесны ажил хийсэн. За энэ жилийн хувьд одоо бүгд найрамдах энтгэг улс Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болж байгаа. За тэгээд энэ хүрээнд ерөнхийлөгч энтгэг улсад айлчлаад ирсэн. За энэ айлчлалын хүрээнд одоо маш олон санамж бичээд гарын өсөг зурсан тий. Мөн одоо энтгэг улсын одоо тусламжтайгаар газрын төс боловсруулах үйлдвэр манай улс барьж байгаа. Тэгээ энэ үйлдвэрийн төсөл дээр бас тодорхой одоо ахиц твшлүүд гарсан энэ айлчлалын хүрээнд гэж ерөнхийдөө үзэж байгаа юм байлээ. За энтгэг улсын хувьд бол манайхтай одоо 3 дахь хөршийн одоо маш найрсаг харилцаатай байдаг шүү дээ. Мөн одоо бас нэг онцлог зүйл нь одоо буддын шашнаараа тий хоёр улс айгүй тий холбогддог одоо үзэл санааны хувьд тийм ахтуу улс гэж бас онцлдог юм байлээ. Тэгэхээр ерөнхийлөгчийн энтгэг улсынхаа айлчлал яалтчгүй одоо энэ 7 хоногийн бас нэг онцлог үйл явдал байлаа. За дараагийн нэг асуудал нь болохоор ерөнхий сайд Зандан шатар их хурлын дарга амар баясгаланг одоо огцруулахтай зэрэгцээд их баригч нам одоо бүлгийн даргаа өөрчлөх тийм акцуудыг одоо хийж эхэлсэн тий. Улсын хурлдах Монгол Ардын намын бүлгийн дараагаар Бат Эрдэнэ гишүүн ажилладаг тий. Тэгээд Бат Эрдэнэ гишүүнийг ерөнхийдөө бүлгийн гишүүдээ одоо ингэж базаж тий шийдвэр гаргаж ингэж чадахгүй байна тий бүлгээ хуралдуулахгүй байна гэдэг одоо асуудлаар одоо Монгол Ардын намын гишүүн Дармаатар нарын гишүүд одоо байр суурийг илэрхийлж шаардлага хүргүүлсэн байгаа. За тэгээд хэний хувьд Бат Эрдэнэний хувьд болохоор ерөнхийдөө асуудал бол ингээд шийдэж байгаа. Гэхдээ Монгол Ардын намын одоо удирдах зөвлөөс ямар нэгэн чиглэл ирэхгүй байгаа учраас бүлгийн хурал ингээд хуралдах боломжгүй байна гэдэг тайлбаруудыг өгч байлаа. Пүрэв гарагийн дугаартаа үзэл бодлын чөлөө талбар гээд одоо замын гисэлт хүлдэлтийн үе болж байгаатай холбогдуулаад 20 одоо экспертийн байр суурийг бол хүргэсэн байгаа. За тэгээд энэ удаагийн үзэл бодлын чөлөө талбарт маань л одоо ачаа тээврийн жолооч нар болон төрийн бас байгууллагын төлөөлөл за мөн аймгийн засаг дарга нар гэдэг ингээд хүмүүсийн байр суурийг бол хүргэсэн байгаа тийм. Ерөнхийдөө энэ дээр ямар асуудал байна гэж үзэж байгаа лээ. Жолооч нарын хувьд ямар байр суурь илэрхийлж байна? Жолооч нарын хувьд бол одоо замын хүлдэлт гисэлтийн үеэр бол ямар нэгэн асуудал байхгүй гэж ярьсан. Харин одоо нөгөө нэг Улаанбаатараас өмнө говь явах чиглэлд одоо яг дунд говь аймагт бол одоо жолооч нь хүн даацын одоо шатхуун тээврийг ер нь явуулахыг ингээ хориглосон байгаа. Тэгээ энэ дээр бол нэлийн асуудал үүсгэж бол ярьж ирсэн. Ерөнхийдөө яг дунд говь аймгийн засаг дарга мөнхчлөн бас яг энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн тий. Шатхуун тээврийн одоо том аврын автомашинууд маань одоо нөгөө дааз хэтрүүлдэг асуудал маш их байгаа тий. Ингээд дааз хэтэрснээс болоод нөгөө улсын төсвөөс маш их хөрөнгө мөнгө гаргаад засцсан зам дээгүүр яваад нөгөөдхийг нь эвдээд тий. Эргээд ингээд маш их хөрөнгө мөнгө за иргэдийн бас одоо эд хөрөнгө тий эрүүл мэнд ингээд хохирч байна. Тэгэхээр дунд говь аймгийн
даргын засаг дарга мөнх чулууны зүгээс тэр стандартыг мөрдүүлэх асуудлыг ярьж байгаа юм билэ. Тэгээд гэтэл нөгөө талаас бол ерөнхийдөө стандартаа бас ингээд мөрдөхгүй ч гэдэг юм уу те засгийн газраас хамгийн сүүл бас нэг тогтоол гарсан гэж сонссон те. Тэгээд тэр засгийн газрын тогтоолыг ерөнхийдөө засаг дарга хэрэгжүүлэхгүй байна гэдэг асуудлыг гаргаж тавиад орон нутагт бол бас нэлээд ийм одоо хоёр талын юуны байр суурийн зөрчил үүсэт байгаа юм билээ шүү дээ. Тэгээд яг хуу ерөнхийдөө нөгөө тэр стандарт нь болохоор 44 тонн жин хүртэлх одоо жинтэй том оврын автомашиныг одоо энэ нөгөө усын чанартай авцам дээгүүр юу яадаг те зөвшөөрдөг тий. Тэрнээс хэтэрчих юм бол ерөнхийдөө одоо зөвшөөрөхгүй тийм одоо юутай. Тэгээд яг хав тэр стандартын мөрдөөд явах нь айгүй чухал юм а гэдэг байр суурийг бол илэрхийлж байгаа. Мөн одоо нөгөө жолооч нар яг хав 50 тонны автомашинаар одоо шатхуун тээвэрлэдэг жолооч нарын хувьд бол одоо яг нөгөө аюултай ачаа гэдгээр ингээд дүүргэлт одоо дүүрэн явах ёстой. За тэгээд тэр нөгөө дүүрэн явж байгаа нь бол ер нь 44 тонноос хэтэрдэггүй гэдэг тийм асуудлыг хэлж байсан. За мөн пүрэв гарагийн дугаартаа улсын хурлын гишүүн төвшингийн байр суурийг илэрхийлсэн байгаа тий. Төвшин гишүүний хувьд одоо 2026 оны төсвийн төсөл дээр одоо анализ одоо өөрийн хэмжээнд одоо мэрэгжлийн анализ хийгээд ерөөхдөө ардчилсан намын бүлэгтээ танилцуулсан. Тэрээр одоо Монгол улс эдийн засгийн стратеги төлөвлөгөөгүй байгаа нь одоо шудраг төсөв батлах тэр боломжуудыг хязгаарлаж байна гэдэг байр суурийг илэрхийлсэн. За эдийн засгийн стратеги төлөвлөгөөгүй одоо хүртэл явж ирсэн гэхээр бас ер нь жоохон одоо үнэхээр асуудалтай санагдчихлаа. За 100-ны мэдээ сонин Баасан гарагийн дугаартаа улс төрт болж байгаа үйл явдлуудыг ерөнхийдөө тоомлон хүргэсэн байгаа. За улсын хурлын дарга Амар Баясгалан ерөнхий сайд Зандан Шатар нарын огцруулах асуудал ерөнхийдөө одоо улс төрийн гол үйл явдал байлаа. Ерөнхий сайд Зандан Шатрыг одоо төрийн байгуулалтын огцруулах асуудлыг төрийн байгуулалтын байнгын хоороо хилцээд одоо ерөнхийдөө огцруулахыг нь дэмжээгүй тий. Тэрний араас одоо ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийгээд ерөнхийдөө ерөнхий сайд улсын хурлын дарга хоёр хойлоо ингээд огцрох ёстой тий. Энэ дээр бол ардчилсан намын гишүүд нэгдмэл байр суурьтай байна гэдгээ илэрхийлсэн. За тэгээд мөн их хурлын дарга Амар Баясгалан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүрэгтээ өгсөн. За тэгээд энэ дунд бас нэлээд одоо үндсэн хуулийн зөрчил үүслээ гэдэг асуудлыг зарим гишүүд одоо ярьсан байгаа. Тэр нь одоо нөгөө төрийн байгуулалтын байнгын хороон дээр ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураагаад тэрийгэ чуулганаар хилцэх болсон нь одоо үндсэн хуулийн зөрчил юм а гэдэг одоо байр суурьуудыг одоо засгийн газрын гишүүн Бям цогт за учрал нарын гишүүд гарч мэдээлэл хийжсэн. За нөгөө талаас одоо сайн зориг тий үндэсний эвслийн дарга Номтой Баяр нарын хувьд бол ерөнхийдөө энэ бол нэг тийм үндсэн хуулийн зөрчил болохгүй гэдэг асуудлыг ярьж байлаа. За тэгээд мөн пүрэв гарагийн орой сангийн сайд болдын чухлын үндсэн хуулийн цэцэд яг энэ асуудлаар гомдол мэдүүлээд өнөөдөр Баасан гараг тэгээд үндсэн хуулийн цэц энэ дээр зөрчил одоо маргаан шийдвэрлэх болсон хүлээж аваад одоо энэ маргааныг хилцгээр болсон байна. За тэгэхээр энэ үндсэн хуулийн цэцийн энэ маргаан бол улс төрийн одоо эх 7 хоногт нэлээд одоо яригдах сэдв. Одоо үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэн тэгээд улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудал ерөнхий сайд Зандан Шатрыг огцруулах асуудал Амар Баясгалан сайдыг мөн албан тушаалнаас нь огцруулах өргөдлийг нь одоо хилцэх асуудлаар чуулган хуралдах гэдэг тий гишүүдийн эрс бүрэлдэхгүй бас ерөнхийдөө одоо пүрэв гарагийн оройноос эхлээд Баасан гарагийн өглөө хүртэл улсын хурал ерөнхийдөө идэвхтэй тий одоо гишүүдийг одоо эрдсэндээ орооч чуулгандаа орооч гэдэг байр суурийг улсын хурлын дэд дарга Булган Туяагийн зүгээс илэрхийлсээр одоо Баасан гарагийн өглөөтэй зоолголоо штэ тий. За тэгээд Баасан гарагт одоо юу болж байгаа вэ гэхээр чуулганы эрдс ямарч байсан бүрдээд эхлээд ерөнхий сайд Зандан Шатрыг огцруулах асуудлыг хилцээд ерөнхийдөө гишүүдийн олонхын тэмцсэн байгаа. За дараа нь одоо улсын хурлын дарга Амар Баясгалангийн өргөдлийг мөн хилцээд Амар Баясгалан одоо өргөдлийг нь хүлээн авч байгаа юм байна. Тэгэхээр одоо Монголын одоо улс төрийн хэмжээнд төрийн 3 өндөрлөг ерөнхийлөгч ерөнхий сайд улсын хурлын дарга тийм ээ. Тэгэхээр одоо энэ төрийн 3 өндөрлөгийн хоёрын нь албан тушаалын одоо асуудал шийдэгдсэн ийм 7 хоног боллоо. За эх 7 хоногоос эхлээд их хурлын дарга
томилно те их хурлын дарга хэн байх вэ гэдэг одоо асуудал бол нэлээд яригадаад эхэлчихсэн. За мөн ерөнхий сайд зандан шатар ингээ огцорж байгаа учраас засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаа өгнө, бүх сайднаар ажиллаа өгнө гэсэн үг. Тэгэхээр дараагийн засгийн газрын тэргүүн хэн байх вэ те танхимд нь одоо ямар сайднаар орж ажиллах вэ гэдэг асуудал эх 7 хоног жингаа ерөөхдөө яригдахаар байна. За үүнтэй зэрэгцээд бас Монгол улсын төсвийн төслийг төсвийг эх оны төсвөө бид нэр 11-р сарын 15-нд багтаж одоо батлах ёстой. Хэрвээ ингээд баталж чадахгүй бол парламент тарах хэмжээний тийм одоо хуулийн заалттай шүү дээ. Тэгэхээр бид одоо эх 7 хоногт багтаад магадгүй ингээд төсвийн асуудлаа яриад мөн одоо энэ хоёр төрийн өндөрлөгийн одоо тий албан тушаалын асуудлуудыг нэлээд ярьж бас л одоо улс төрийн амьдрал нэлээд тийм одоо тий өрнөн байх нэ гэдэг асуудал яригдж байна. За 100-ны мэдээ сонин 7 хоног бүр бүсийн мэдээг бол хүргэж байгаа. За тэгээд энэ 7 хоногийн баасан гарагтай бол хангаан бүсийн мэдээг хүргэсэн байгаа. За тэгээд хангаан бүсийн мэдээгээр бол Арангаан аймгийн засаг дарга Цэрэн Надмид одоо Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн үрэлсэн үхий Бүгд найрамдах энтгэг улсад айлчлалын багт багтаж одоо ажилласан. За энэ хүрээндээ Бүгд найрамдах энтгэг улсын Ладак мужтай Арангаан аймаг 15 чиглэлээр одоо хамтран ажиллах санамж бичиг байгуулсан талаар мэдээлэл онцлон одоо голлон хүргэсэн. За тэгээд мөн Арангаан аймгийн хувьд бол одоо аялал жуулчлалыг илүү хөгжүүлэхэд бол нэлээд дэлгүү анхаарат явж байгаа. За мөн одоо Арангаан аймгийн 100 жилээс хойш бол Арангаан аймагт одоо энэ төрх хувийн хвшлийн хамтын ажиллагаа илүү сайжирч иргэдийн орлого бол одоо нэмэгдсэн гэдэг талаар бол мөн тэрээр ярьж байсан. За манай 100-ны мэдээ сонин одоо 7 хоног бүр уншигчдаа бол 100-ны мэдээ weekly гэдэг англи хэлээр бэлтгэсэн нүрээ бол хүргэж байгаа. За тэгээ энэ 7 хоногтой бол улсын их хурлын гишүүн их цэцгийн одоо эрчим хүчний асуудлаар байр суурь илэрхийлсэн талаар бол англи хэлээр нийтэлж хүргэсэн. Тэгээ энэ тухай та бүхэн бас манай англи нүрээс унших боломжтой. За 100-ны мэдээ сонины 7 хоногийн таймыг сэтгүүлч Бацаахан Бямбажид нар хүргэлээд за эх 7 хоногийн таймаараа иргэн уулзцгаая. 100 түүчэлэх 100-ны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100-ны мэдээ.